За өнөөдрийнхөө бэлтгэхээр Монголын хамгийн анхны супер чаржер ягдсан 214-тэй танилцгаая. За миний машин Toyota Crown GRS 214 бензин 3500 хөдөлгөөртэй ийм тэрэг байна. За мотор нь Монголд хамгийн анхдагч супер чаржер ягдсан шүү дээ, тэ. Супер чаржерын гойд бид нар тайлбарлаад өгөөш. Энэ 3500 Crown дээр бол супер чаржер тавигдсан баг анхных байх хэвээр. Энэ машин дээр супер чаржер маань болохоор Японы HKS-с захиалгаар авчирч тавигдсан. HKS GT2 гэдэг тийм супер чаржер тавигдсан. Тэгээд дээрэс нь Fcon-ы компьютеруудтай. За супер чаржер нь моторонд хэдийн HP нэмдэг вэ? За ерөнхийдөө 2GR-FS-ийн хөдөлгөөр нь болохоор үйлдвэрээсээ 315 морины хүчтэй гэж явдаг. За тэгээд энэ HKS-ийн супер чаржер маань болохоор 70-80 морины хүч нэмэгдүүлнэ гэсэн шалгууртаар ирсэн байгаа. Юу гэдэг фендер вэ? За фендерийн хувьд бол ерөнхийдөө манай монголчууд FRB-гаар их хвшлээ хийдэг. Эсвэл бол яг нь табоо ч юм уу бэлэн фендерүүд авч хүмүүст хвшлэн тавьдаг. Энэ машины фендерийг болохоор бид нар яг ийм цул төмөрөөр ингэж листэн төмөр зохиож хийсэн байгаа. Ягаад гэвэл навхан машины дээшнээ донцлогон дээр дугуй нэг дээшнээ под гэрлаар байгаа ч юм уу эсвэл дээдлийн гэрлаар байгаа хавраад гинтих магадлал өндөрт болохоор бид нар яг ингэж 100 төмөр ашиглаж хийсэн байгаа. Будгын цаанаас юм биш үү? Будгын маань болохоор манай яг миний одоо энэ бүх унжсэн машинууд гардаж будгын маань хийж гүйцэтгэдэг. Хийгээд ах маань. Одоо энэ фендер галан талын ерөөдөө бүх зүйлийг бол тэр хүн хариуцж яадаг байгаа. Обод нь юу гэдэг обод вэ? За ободны хувьд болохоор Working XXR обод байгаа 19 инч обод. Тэгээд 10.5 та тиймэрхүү обод байна да. Спейсертэй юу? Эсвэл цаанаас шууд ингэж илүү гарч байна уу? За спейсерний хувьд ярихад бол бүр аюулгүй хэцүү. Энэ обод бол офсет маш өндөртэй обод. Тэгэхэд одоо энэ цаана спейсерний заавал ерөнхийдөө би 5-таагаар 2.5-таагаар 2 давхруулж хийгээд тэгж ингэж гарч ирсэн байгаа. Маш өргөн обод тавилаа гэж бодоход дахиад цаана 7.5-тай спейсер тавигдсан гэсэн үг. За яндаг маань болохоор манай Redline энхүш найз маань болохоор гараар Монголд байгаа бүхэл короныг баг хийж авах яг тэр аргаар л хийсэн баг. За одоо энэ машин дээр ерөнхийдөө үндсэн гадна талаас гэвэл хүрээгүй юм байхгүй. Бүр күүз эвдэгдэж хүртэл ивент хэрэгдсэн. Тэгээд дотор салоноос хүртэл хүрээгүй байхгүй. Бүх деталууд солигдож бүрэлдэхүүн хийгдсэн. Хөдөлгүүрэн дээр бас хүрээгүй юм байхгүй. Багажны систем явахад ингээд ер нь бол хийгдэг юм нэгч байхгүй. Яг л баг 0 күүз үзэхэлсэнт ялгаагүй машин болсон даа. Энийг GR лого аваад энийг та тайлбарлаач. За GR лого хүмүүс надаас асуужсэн. Тэгээд ерөнхийдөө Toyota компани болохоор энэ өөрсдөө гаргаж байгаа автомашинууд дээр хөдөлгүүрэн дээр нь кастом бол нөө түүнийг хийгдсэн машинууд. Тэгээд дээрэс нь тэр машин бас гадна талдаа нэг баг зэрэг спорт маяг оруулсан тиймэрхүү машинууд дээр болохоор GR гэсэн тэмдэглэгээ тавьж өгдөг. Одоо шинэ Land 400 дээр ч гэсэн одоо VX ZX гэж явж байсан GR гингүүд чинь яг цэвэр оффроад спорт цагаар болоо явчихна. Тэрнтэй ажиллан одоо энэ машин болохоор яг хөдөлгүүрэн дээр байна уу бүх тэр түүнигийн кастом нэгдсэн. Гадна талд нь болохоор спорт маягийн кастомнууд оруулж гисэн. Тэгээ суудлын бүрэлдэхүүн нь хүртэл яг нөгөө GR хэлбэрээр нь бүх бүрэлдэхүүдийг хийж өгсөн учраас ерөнхийдөө бас GR гэж би өөрөө гаргаж ирсэн байгаа энэ машиныг. Бараг энэ чинь яг GR Toyota Crown гэж 230-аас урагшаа баг огт байхгүй. Тэгэхээр энэ баг дэлхийд дээр цорын ганц 214 баг. За амарч нь юу вэ? Амарч нь Airl ингээд одоо энэ Австрал руу экспорт гаргадаг хий амарч цаатаар тавигдсан байгаа Air Suspension. Нэлээд өндөр түвшний хий амарч тавигдсан байгаа. За миний машины салоны интерьерийн хувьд болохоор за хэдэн суудлууд нь болохоор бүгдээрээ хаалганы хавцтай түрүүн ярьсанчлан GR стилээр нь одоо ийм улаан хөрөнгөтэй болгож өгсөн байгаа. Илүү спортлог болон тансаг зэрэглэлийг хооронд нь хослуулж таасны хувьд болохоор мэдээж хэрэг Alcantara дээр Star Light-тай хийж өгсөн. Хөгжмөний хувьд болохоор Nakamichi гэдэг брендийн системнүүдээр тонголж өгсөн байгаа. Одоо багажны хөгжмийн систем бол бүгдээрээ Японы Nakamichi брендийн спикер болон өсөгчөөр тонголж өгсөн байгаа. За ингээд үзэгч бидэрт машина ингэж гоё дэлгэрэнгүй танилцуулсанд баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За чамд ч гэсэн баярлалаа. Бас чамд амжилт хүсье. Логт амжилт.